Сайн байцгаана уу? Дизайнер Майка мэдчилж байна. Өнөөдрийн влогоор дамжуулан ирчүүдэд өндөр харагдах талаарх маш хэрэгтэй мэдээлэл өгч байгаадаа тун баяртай байна. Бүсгүүчид бидний хувьд өндөр хэсэгт дүүфлийн ачаар хүссэн өндөртөө өгч чаддаг боловч ирчүүдийн хувьд тэр нь боломжгүй зүйл байдаг. Тэгвэл ирчүүд минь бүү санаа зов. Яг одоо би танд хэрхэн хувцалтаараа өндөр харагдах аргыг зааж өгье. Та энэхүү аргыг мэдснээр цаашд өөртөө тохирсон хувцас сонгохдоо илүү хялбар байх болно. Нэгт цамц, өмд, бутлаа аль болох ойролцоо өнгөөр сонгож байгаарай. Тэгжээж доороос дээш хүртэл үргэлжээ харагдаж урт өндөр харагддаг. Хоёрт өмд болон гутлынхаа материалыг адилхан өнгөөр сонгож байгаарай. Гадуур хувцас буюу жакета аль болох бэлхүүснээс дээгүүр сонгож байж таны хөлч нь илүү урт харагдах боломжтой. Дөрөвт скини өмд болон барин өмдөөс аль болох зайлсхийж байгаарай. Яагаад вэ гэх юм бол скини өмд нь үлийг аль болох жижигхэн барин жоохон харагддаг тул та өмдөө сонгохдоо жаахан сул өмд сонгож байгаарай. Таны өндөр намхан байх тусмаа нэвсгэр холхинсон том хувцас сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь нэвсгэр холхинсон хувцас нь биеийг жижигхэн навтгар хардуулдаг тул та яг л өөрийнх нь биеинд таарсан хувцас өмсөж байгаарай. Аль болох цээж хэсгээрээ анхаарал татах үед тэмдэгтэй хувцас өмсөж байгаарай. 8. Өндөр тайлтай болон мөрөвчтэй өмд өмсөж байгаарай. Тэгжээс таныг илүү урт өндөр харагдуулна. Өмдөө сонгохдоо бүдүүн өргөн өмднөөс илүү шулуун өмд сонгож байгаарай. 10. Костюм сонгохдоо аль болох биеиндээ таарсан хэмжээстэйг сонгож байгаарай. Эсвэл шагааныхаа дээгүүр жоохон нуглаастай дээшигээ өргөн өмд өндөр харагдуулдаг. Мөн үсээ засварлахдаа үснийхээ засалтыг илүү тухруугаа оруулж ирснээр засалт хийлгэж байгаарай. Тэгжээс таны толгойч илүү жижигхэн бас залуу харагдуулна. Мөн та ямар ч өмд өмссөн цамцаа өргөж өмднийхээ дотор хийж байгаарай. Хэрвээ та хэцтэй бол цамцныхаа нэг хэсгийг өмднийхээ дотор хийгээрэй. Тэгжээс таны хөлч нь илүү урт харагдуулна. Өнөөдрийн зөвлөгөө танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та хүссэн имижээ бүрдүүлэхэд хэцүү байгаа бол Майка влогны доор бичвэл би танд хизээч туслахад бэлэн байна. Танд хэрэгтэй мэдээллийг би дараагийн влогоороо дамжуулан хүргэх гэж байгаадаа тун таатай байна. Өнөөдрийн влогтой минь хамт байсан танд маш их баярлалаа. Ирчүүд та нартай өгөх дараагийн сонирхолтой влогоор уулзалтаа түр баяртай. Баяртай.